Монголын багш нарын 59 дэлхийн багш нарын 31 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн жилд 26 сургууль 40 цэцэрлэгт 2000 гаруй багш ажиллаж байна. Багш нарын 42% нь дохилог орон сууцнд амьдарч чаддаггүй. Аав ээж болон түрээсийн байранд амьдардаг судалгаа байдаг. Эдгээр багш нарын нийгмийн асуудлын тодорхой хувийг шийдвэрлэх зорилгоор орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж урьдчилгаа төлбөрийг шийдвэрлэнэ гэж аймгийн засаг дарга Баярын хурлын үеэр хэлсэн үгэндээ тодтогсон байна. Засаг дарга бол багш нарын баах хурлын өнөөдөр бас Дархуул аймгийн багш нарт орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ингээд өнөөдөр бас Баярын өдөр амлаж байгаа нэг таатай байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой тусгасан заалтуудаа хэрэгжүүлж ажиллана гэж өнгөрсөн багш нарын Баярын хурал дээр тусгасан, зарласан. Тэгээ энэ ажлын өрөөнд бид нар хэд хэдэн ажлыг хийгээд төлөвлөж байгаа гэдгийг бас та бүхэндээ дуулгая. Юуны түрүүнд 9 сард болсон, 8 сард болсон багш нарын баах хурал дээр хэрв манай боловсролын байгууллага зөв төлөвлөлтөд зөв зохион байгуулалттай ажиллаж чадвал багш нарын хэн дөртөгтэй орон сууцаар хангах газрыг олоход бэлэн байгаагаа аймгийн дарга хэлсэн. Та бүхэн маань зөв зохион байгуулалтанд орж зөв менежмент хийж багш нарыгаа бас орон сууцтай болгоосоо гэж бас чин сэтгэлээс хүсэж байгаагаа энэ ташин дуулгая. За мөн багш нарт орон сууцны дэмжлэг олохын хөтөлбөрийг өнгөрсөн жил би зарлана гэдгээ та бүхэнд амлаж ирсэн. Тийм учраас энэ удаа бүгдийн чадахгүй ч гэсэн ямар ч гэсэн энэ ажлыг эхлүүлж байгаагаа та бүхэндээ дуулгая. Энэ удаад бид нар Дархуул аймгийн төрийн эмчийн ерөнхий боловсролын 13 сургууль дээр тус бүр нэг багшид тус бүр 20 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг олох болсноо бас аль бие усаар зарлж илээ. Аймгийн эмчээнд багшлах боловсон хүчний дутагдал харьцангуй бага. Орхон хонгор шарын гол сумд нийт 7 багш дутагдaltaй байна. Сургуулийн өмнөх боловсролын салбарт бүлгийн багш 300, туслах багш 250 ажиллаж байна гэж аймгийн боловсролын газрын дарга мэдээллээ. Багш нарын 80 гаруй хувь нь эмэгтэй, 10 гаруй хувь нь эрэгтэй багш эзэлж байна. Цаашид хүйсийн тэнцвэрт байдалд анхаарч ажиллана гэдгийг боловсролын газраас хэлсэн байна. Дархуул аймгийн багш нар багшийн ажлыг ачаал бол багшийн цалинтай болоод ийм асуудлуудыг бас орон нутгтаа төр застай ингээд тавиад тодорхой асуудлууд бас ингээд дэмжлээд явж байгаа гэдгийг бас энэ тасанд уламжиж хэлээд багшийн дутагдлыг нөгөх төслийг бас ESM гэдэг компани устгах сургалт хамтарч хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд бол багш нар ингээд цахим платформ ашиглаад багшийн дутагдлаа нөхөх юм боломж өрдөж байгаа. Багшийн дутагдлыг нөхөх бодлогын хүрээнд дэтгэврт гарч байгаа багшийг урьж ажилуулах тохиолдолд хувийн хэмжээлийн сургуулиудад бий, төрийн өмчийн сургуулиудад ч байдаг. Нийт 30 гаруй дэтгэврийн насны багш ажиллаж байна. Насны тухайд 70 орчим хувь нь 15 хүртэлх жил ажиллаж байгаад 35 хүртэлх насны, үлдсэн хувь нь 40-оос дээш насны багш нар ажиллаж байна.